Улсын хурлын гишүүн ер нь юу хийх ёстой вэ? За ард түмний бидний төлөөлөл болж ажиллаж гараад яах ёстой вэ гэдэг бас төдийлөн ойлгоогүй байдал бол анзаарагдлаа. Тэгэхээр улсын хурлын гишүүн гэдэг бол таныг төлөөлж гараад ганц хийх зүйл нь бол энэ нийгэмд байгаа харилцааг хамгийн түрүүнд хурдан, шуурхай, оновчтой зохицуулж чадах тэр хуулийг санаачлах, хуулийг батлуулах, за миний баталсан хуулийг засгийн газар хэрэгжүүлж чадж гэнэ үү гэдэг дээр хяналт тавих юм үндсэн үүрэгтэй ийм хүн байна. Түүнээс биш энэ хүн бол зам тавьдаг хүн биш, бүтээн байгуулалт хийдэг хүн биш. За энэ хүний зөвхөн эрх нь бол оны эцэст дараагийн жилийн төсвийн хууль дээр бас төсөв батлахад оролцдог ийм үүрэгтэй хүн байна. Тэгэхээр энэ парламентад ажил явахгүй байгаа нийгмийн хөгжил урагшлахгүй байгаагийн бас нэг гол шалтгаан бол энэ улсын хурлд энэ хуульчид дутмаг байгаа. Хууль мэддэг хүн ховор учраас нөгөө хууль батлах процесс нийгэмд бол нэг шаардлагатай хүлээгдэд байдаг. Гэтэл нөгөө зохицуулах ёстой хууль нь батлагддаггүй, хэрэгждэггүй ингээд хүлээгдэд байгаа учраас нийгэм өөрөө эмх замраагүй байдалд орчод байгаа. Та бүхэндээ хэлэх гээд байгаа зүйл энэ улсын хурл тодорхой хэмжээнд бол энэ хуульч тэр дотроо амьдралын мэрэгжлийн хуульч заашгүй байх шаардлагатай. Хууль гэдгийн чинь нь шүү дээ. Үг, үсэг, за дээр нь таслал, цэг хүртэл хүний амьдралын тодорхой бүлэг этгээд эрх ашгийг хөндөж байдаг ийм чухал зүйл учраас энд хуульчд байх ёстой. Тэгэхгүйгээр хөндлөнгийн хүн орж ирчээд ангаагаа суучдаг, нөгөө хуулиа санаачилж чаддгүй, хуулиа баталж чаддгүй, ойлгодгүй ингэж байсараад хамаг нөгөө хугацаа 4 жил маань өнгөрчдөг. Би буруу дуулааг бол манай Баянзүрх дүүргээс сонгогдсон нэг улсын хурлын гишүүн 4 жил болоход ганц ч хууль санаачлаагүй. Би хууль санаачлаагүй. Харин хүмүүсийг архинаас гаргасан ч гэнэ тийм газар бүтээн байгуулалт хийсэн гэдэг ингээ яриад байгаа байхгүй. Энэ ажлыг чи хийдэг хүмүүс нь өөр орон нутгийн засаг захиргаанда дүүрэгтэй засаг дарга, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал гэдэг тусгай хийх ёстой субъектууд байдаг. Гэтэл өөрийн үндсэн хийх ёстой хууль санаачлах, хууль батлах ажлаа хийхгүй бол нийгмийн харилцаа өөр бүхэлдээ ингэж гацаанд орно, таг болчихно. Тэгэхээр та бүхэн сонгогч бүхэн маань яагаад энэ улсын хорон хөгжихгүй, урагшлахгүй байгаагийн бас нэг гол шалтгаан бол энэ улсын хурлдах энэ хууль санаачилж, хуулиа батлах энэ процесс удаашралтай хэрэгцээтэй дээр харилцаагаа түргэн хуулиа батал зохицуулж өгч чадахгүй байгаа гэдгийг бас ойлгох ёстой шүү. За та бүхэнд хуульч цаг удахын Батболд хамт байлаа. Баярлалаа.